хий хазаг хишгэ зуу шатаг хаалцсан машин зуу үсээ зуу замаас хатал хашин зууртаа элижиний үхсэн зураг хошин Хэн байцгаана уу залуусаа. Манай халзан влог хэсэг хугацаанд тасалдсны эцэст одоо хаврын нэг сайхан цастай өдөр хурж байна. Өнөөдөр чи шиний хэдийн юм бэ? Цагаан сар тий ямар ч үсэн. Тэгээд өнөөдөр бидний ээж аав, эмээ өвөө ер нь бүх хүмүүсийн хамгийн сайн мэддэг зөвлөлт холбоот улсад те 70 оны дунд үеэр үйлдвэрлэгдсэн 72 онд үйлдвэрлэгдсэйг санаж байна. ВАЗ 469 гэдэг машин. ВАЗ 469 машины Монголд болдог уралдаанууд байдаг шүү дээ. Одоо Бартац замын шавар ээлс хад тослмол юм уралдаанууд жоохон бахт нөгөө нэг ингээл зурагтаар ТV эсэмсээр айгүй их гараад байдаг байсан шүү дээ. Тэр холбооч нь тэр тонголсон 69-үүдийн уралдаан. Тэгээ тэр яаж явагддгийг тэрний чинь одоо юм холбоо гэж байд юм байна. Монголын мото спортын холбоо гэж байд юм байна. Энэ олимпийн хороон дээр тийшээ очиж одоо холбогдох хүмүүстэй нь уулзаж ямархуу үйл ажиллагаа болдгийг, яаж явагддгийг, цаана ямар их хөдөлмөр байдгийг, тэгээ ажлууд яаж явагддаг талаар залуустай жоохон мэдлэг олохыг гэж бодож байна. Тэгээд дараачийн влогууд маань илүү тасалдахгүй явах болно. Тэгээд залуустай илүү мэдлэг түгээе гэж бодож байна. Тэгээд халзан влогтой хамт байгаарай. Одоо илүү тасалгүй өрөх болноо. Жишээ нь энд ингээд манай сур хараачд маань наадмын бэлтгэлээ хийж байгаа юм шүү. Сур хараачд маань наадмын бэлтгэлээ хийж байна. Тэгээ хэрвээ та нар анзаарч ивэл халзан влог зураглаачтай болсон байгаа зүтэй гэж байна. Тийм байна. Сайхан өдөр байна. Хаврын сайхан цастай өдөр. Явчихсан ирэх газараа ирлээ. Олимпийн хороо. Тэгээд энэ дотор орж нэг хүнтэй уулзах боллоо. За хэдүүлээ энэ газар руу орж үзье. За намайг Чулууны ганц зориг гэдэг би Монголын автомашин моциклийн спортын холбооны тэргуун дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байгаа. За миний хувьд бол яг моцикл тэр дотроо ралли сүртэй ийм хүн байгаа. Silkway гэдэг дэлхийн аваргын гарааны нэг багт нь би бол уралж финиш хийжсэн. 23 онд Абу Даби Desert Challenge гэдэг уралдаанд бол бас одоо Абу Дабид финиш хийжсэн. За Морокко раллид бас 23 оны 10 сард уралдаад финиш хийжсэн байгаа. 24 оны 1 сард Дакар раллид бас уралдаад финиш хийжсэн байгаа. Тэгэхээр ер нь бол миний одоо бэкграунд гэх юм уу ер нь оффроуд талдаа тэр дотроо ралли төрөлт бол сонирхолтой юм. Одоо хагас тамирчин хүн байсан байгаа. Одоо бол одоо мэдээж энэ холбоон дээр ирээд илүү нөгөө спорт хөгжүүлэх бодлогын тал дээр ажиллаж байна. Дээр нь нэмээд би саяхан FIM буюу одоо дэлхийн моциклийн холбооны Cross Country Commission гэдэг одоо комист өдөр зүйлийн хурлаар ороод одоо ажиллах болсон байгаа. Энэ нь болохоор юу вэ гэхээр дүрм журмыг батлах энэ уралдааны зохион байгуулалт шүүлтэнд оролцох комиссийн гишүүн болсон гэх юм уу тий. За гондог хүнтэй уулзсан биш үү? Яг юмнуудын тогоонд нь байсан хүнтэй уулзсан биш үү? Залуусаа сайн мэдлэг олж авцгаа хэдүүлээ.
Манай холбооны чинээр Монголын автомашин мотоциклийн спортын холбоо байхгүй. Тэгээд 1965 онд үүсгэн байгуулагдсан гэж явдаг. Яг манайд ч одоо Монголд одоо мотоциклийн спорт үүсэж хөгжөөд 70 орчим жил болж байгаа. Тийм үү. 60 жилийн өмнө болохоор бид нэр Дэлхийн мотоциклийн холбоонд илсэн жил байхгүй юу? Би нэг шоум сонссон. Тэрийг ярьж болох юм уу болохгүй юм уу? MotoGP л та тэр талаар одоо шинэ тийм яг үнтэй мото ярьж болох юм аха. Болно шүү дээ. Тий. Та тэртэй шинэ төрөл шинэ төрөл одоо манай ч ер нь мотоцикл ундаг төрөл төрлөөрөө ундаг ингээд залууч маш их байдаг шүү дээ. Тэр дотор бас нэг хотын гудамжаар нэг ингээ бөөнөр ажил хийж байгаа шиг ториол явдаг. Одоо нэг супер байк ундаг те, стрит байк ундаг залуучууд маш их байдаг. За энэ залуучуудыг бас нэгтгэхэд спорт мотоциклийн холбоо гэдээ бол байгуулагдсан байгаа. Спорт мотоциклийн холбоо гэдэг холбоо маань болохоор ер нь яг тэр MotoGP төрлийн уралдааныг Монголд хөгжүүлэхийн зорилготой. Тэгээд яг манайх болохоор Монголд бол ийм засмал замын уралдаан гэхээс илүү оффроуд төрөл нь хөгж илүү магадaltaй. Яагаад гэвэл монголчин ийм газар нутгаас өөр их юм байхгүй шүү дээ. Тэгээд одоо зүүн өмнөд Аз маз ингээл явна шүү дээ. Манайх шиг ийм оффроуд талбайтай улс айгүй хоор байдаг байхгүй юу? Тэгэхээр гадны тамирчид ирж гоё тэмцээн болох юм боломжтой. Манай одоо холбооны бодлого бол бас яг энэ оффроуд тал руугаа Монгол улсын онцлогтой тохируулад Тэгвэл ахаа давраад нэг юм асуучих. Тэр одоо олон холбоодууд байна. Тэднэрний одоо ямар техник хэрэгэлдэг, ямар тамирчид байна. Тэднэртэй ингээд танилцаа цаашаа ингээд явж болох юм уу? Ингээд тэднэртэй уулзч болох юм уу? Зарим нь торч үзмээр байгаа байхгүй хаа. Давай тий. Тэгээд бүгдийг за хэлсэн шүү. Энэ зүүн биш тий. Бүгднгээр нь би чамд өөрөө дагуулаа явъя зэ. За ямар гоё юм бэ? Тэмцээн болгоныг очиж үз, машин техникийг хэрэглээд үз тий. Энэ дугаар дээр 3 сарын 1-нд одоо ВАЗ 469 машины одоо уралдааныг үзэх нь. Тойрог замын уралдаан гэж зөв тий. Бартаач замын тойрог замын уралдаан. За тийм байна. Тэгээд баярлалаа. Хамт байгаарай залуусаа. За бид нэгэн клубын гараж дээр ирсэн байна. Өнөөдөр тэмцээний өмнөх өдөр маш халуун цэг дээрээс шууд хүрэхээр аваргууд клубын гараж дээр ирсэн байна. Тэгээ шууд орцгоё гэж бодож байна. Тэгээд манай ах дагуулж орж байгаа. Тэгээ орж байгаа тухтай ярих байгаа. Ороо. За сайн байцгаана уу. Энд одоо механикийн үйл ажиллагаа явагдаж байна. Сайн байна уу та? Бэлгүүтэй. Наа бэлгүүтэй гэдэг. Тий. Энд шууд гараж дээр өнөөдөр тэмцээний өмнөх өдөр гэж сонссон хаа. Тэгээд та өөрийгөө товчхон танилцуулаад өгнө шүү дээ. За би чинь 2004 оноос одоо автоспортоор хичээлсэн. За тэрнээс хойш тэгээд ах дээр Алтан богд компани дээр байж байгаа. Одоо аврууд клуб дээр хариалагдаад явж байгаа. Шаргуугийн гомдэрж гэдэг. Тэмцээний өмнөх өдөр тэгээд ажил их байна хаа. Одоо ингээд та нар ингээд харахаар одоо ингээд бужигнаад байж байгаа шүү дээ. Тэ. Манай чинь нэг 2 газар хуваагдсан байгаа. Нэг гаражтай машинууд нь багталцгаа ойлоод. Аваргууд гэдэг клуб тий. Тэгээ одоо ингээд энэ манай клубын лого машинууд маш олон аваргууд төрсэн клуб гэж сонссон тий. Зорилго болохоор энэ залуу хүмүүст одоо энэ техник тий ийм ВАЗ 469 машины уралдаан яадаг талаар мэдлэг олох гээд тэгээд хийгдэж байгаа. Ерөөсөө мэдгүй хүмүүст зориулж байгаа гэсэн үг. Яг автоспортоор хичээлнэ гэдэг маань өөрөө хүн одоо машиныг одоо шарвж гусууд хайшин дарах вэ гэдэг те мэдрэмж буюу скиллээ олж авна. Энэ автоспорт хичээлснээрээ хүмүүс бол аавар бас арай бага боломж гэдэг юм уу. Тэр талаасаа илүү гоё. Ер нь гэхдээ энэ спорт гэдэг юм чи өөрөө гоё шүү дээ автоспорт те. Маш их адреналин ялгарна, гоё кайф мэдрэн. Ингийн замд хааслах болчихж байгаа шүү дээ. Хий хазаг гიშгэ зоо чатаг хацсан машин зоо үсээ зоо замаас гартал хашин зууртаа элижиний үгсэн зураг хашин үзэгчд маань одоо юу гэдэг ингээ харахад энэ маань одоо ингээ яг ВАЗ 469 гэдэг машин харагдаж байгаа шүү дээ. Ер нь бол. Гэхдээ автомастуудын холбоо бид нар бол ВАЗ 460 гэдэг энэ завгрыг барьгээд бариулдээ.
Түүнээс биш одоо юу гэдэг одоо ингээд энэ хөдөлгөөрийн доторх хэд анги одоо энэ амортизатор матер гэдэг энэ одоо гүз үгэж байхгүй. Одоо шууд араамнаас нь одоо ингээд турба зангидаа гаргаад ирсэн. Одоо ерөнхийдөө нэг араамнаас нь шууд турба гаргаж ингээд кабин зангидаад ирнэ гэдэг чинь T1 ангилын машин буюу одоо ер нь шууд спорт машин гэдэг. Энэ машин маань өөрийнх нь бүтэж байгаа бүтцэн одоо ингээд юу гэдэг эхлээд нэг араам байж байгаа. Тэгээд тэн дээр бүх ухсралтаа хийгээд ингээд энэ маань бол ерөнхийдөө нэг уралдааны машин болж байгаа. Хүмүүсийн нүдэнд бол яг л 460-аас харагддаг. Гэхдээ энэ маань яг ингээд дотор нь суугаад ч гэдэг юм уу те. Унаад явхад юу нөгөө 460-аас гэдэг машин чинь ертөнцийн өөр ихгүй. Өөр мэдрэмж өгөх шээ. Өөр мэдрэмж өгөн үнэхээр одоо кайфтай штэ. Зөвлөлт холбоот тусалд үйлдвэрлэсэн одоо иргэний болон цэргийн зориулттай машин гэж би ойлгоод байгаа зөв баха юу. Тийм штэ. 70 хэд оноос гэдээс анх хийгдэж 3 оноос хойш. Тий 72 3 оноос хайшин тийм үү. тэгээд монголчууд маань бол одоо яг хөтэ нөгөө бас л социализм үед тэгээ зах зээл эхэлнэ одоо хөдөө орон нутаг дандаа шорон зам бартагтай жарис гэдэг машин маань нөгөө нэг хурдан биш ч гэсэн нөгөө туулах чадвар сайтай. Одоо энэ машины тамирчид нь өөрсдөө байж байгаа гэсэн үг үү? Бүгд байгаа. Бүгд байгаа юм уу? Тий бүгдээрээ л ингээл одоо манай залуучууд манаас гой яриа гой өөр өнцгөөс одоо хүн өөр өнцгөөс гоё л ярих бах тий. Би бол ерөнхийд нөгөө нэг машинаа бас яг танилцуулчих. Мэдлэгээл олж авах гэдэг. Окей, баярлалах. Одоо энэ обод ихэтэл одоо Evo Corsa гэдэг одоо дэлхийн брендийн обод шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Одоо Evo Corsa гэдэг. Одоо энэ бол одоо яг оригинал обод буюу одоо уралдаанд хэрэгэлдэг. Одоо энэ амортизатор ихэтэл одоо King-ийн 2.5 инчтэй гээл. Амортизатор нь тэр дээр. Тийм шүү дээ. Одоо энэ чинь ихэд яриа чууд гэдэг. Тийм. Одоо энэ ихэд Wi-Fi гэдэг одоо 2.5 инч 12 инч явалттай одоо нэг ийм энэ ч одоо спорт амарч юм баггүй. Америкт уралдааны машиндаа тавьдаг. Чулаагт ингээл үйждэг тийм машин л гэж ойлгоо. Тийм. Тэгэхэд чинь одоо ингээл харахад тэгээд Jarvis машин маань нөгөө амаржны арам чулуухын хоорондох явалтын зай бага шүү дээ. Тэнгүү тэрийг одоо ингээд бид нар ингээд бүгтийлгээд одоо яг энэ хэсгийг их болгоод энэ чинь ингээд 30 см явуулдаг. 35 см явуулдаг болгочихж байгаа. Тэгэхээр чинь одоо энэ ажиллагаа нь 35 см буюу одоо Dakar стандарт чинь 35 см байдаг шүү дээ. Яг л тэр шиг ийм их явалтаа болгож янзалж байгаа. За тэгээд дэшээ явцгаа хэдүүл. Энэ клубийн хүрээнд сурталчлах зорилготоор юм YouTube-ийн видео влог хийж байгаа байхгүй. Тэгэл тэднийг хараа. Бичиж үү. За ахын өрөөнд орж үзэж байна. Ямар олон цом, гавьяа шагнал энэний ард ямар их хөдөлмөр байгааг та бүхэн харж байгаа хаа. Сайн төвлөө, сайн аваарай. Готлоо тайлах байх. За би Монголын автомастеруудын холбооны замын шүүгч тэгээд автоспортын олон улсын хэмжээний мастер Чархуугийн ганц шүү гэж байна. Маргааш одоо тэмцээн болчихж байна. Ажил их байна уу? Хэд хоногийн ажил болов? Юу болж байна энэ дээр? Одоо ер нь бол тамирчид одоо нөгөө сая Батчин гэдэг компани маань 10 жилийнхаа тохиолдуулаад нэг өндөр бацаатай 100 сая төгрөгийн тэмцээн хийж байгаа. Тэгээд тамирчин бэлтгэлд ороод одоо энэ рекорд тогтоогоо сая 98 тамирчин бүртгүүлсээс яг гараанд 95 тамирчин гарахаар болоод тэгээд яг ер нь жоохон юунд өөрчлөлт гараад сая манайх ч одоо тэгээд 4 зоогоор уралдаад 2 хагас гисэд уралдаг байсан бол одоо 6 зоогоор уралдаад 3 хагас гисэтэй. Тэгээд дээрэс нь бас юу гээд боломж олгодог тойрог байдаг. Тэрнийг боломж олгодог тойрог гэдэг нь юу вэ? Дагах гараа. Одоо жишээлбэл зоондоо одоо 16 тамирчин гарахад 8-ыг авна. Тэгээд 9, 10, 11-т орсон тамирчид нь одоо нийлээд 3 зоон 9 тамирчин уралдаад тэрнээс ахаад 6 тамирчин гэн аваад тэгээд хагас гişэд нөгөө тамирчид нэмж оруулдаг. Боломж олгодог. Одоо машин зэрэг нэвдэрдэг ч юм уу. Техникийн саатсан усууд эргээд боломж олгодог тийм дагах тойрог гэж байдаг. Тэгээ одоо ер нь бол маргааш бол цаг их тавчуу учраас жоохон юу явахгүй бол бас жоохон юутай. Тийм өглөө их. Тэсээ минь хэдэн цагаас? 9 цагаас нээлт эхлээл эхний гараа мараа нэг 10 гэд эхэлчих واخа. Манай ганц шиг байх чи юу шүү. Аваргууд клубын одоо тэргүүн гэж явах бах тий. Аваргууд клуб маань болохоор автомастеруудын холбооны маш том клубүүдийн нэг. Одоо 20 тамирчин бол байгаа бах тий. Вази 20 тамирчин. Вази 20 тамирчин.
Жип юунууд нийлээд жип юу тиймэрхүү нийлээд ер нь 30 тамирчин байгаа. 30 тамирчинтай. Аха. Нэг одоо юм 69 машиныг яг бэлэн болгоод уралдахад жишээ нь одоо хэдэн хүн яаж ямар байдлаар оролцох уу яг доор хаяж. Тэгэл ер нь хоббигоор л явж байгаа. Ер нь автоспорттой зардал өндөртэй шүү дээ. Ер нь одоо нэг машины ард тэгэл механик гэр бүлгээл бүх зөндөө олон хүн байгаа. Тэгээ ямар ч байсан нэг ямар ч байсан сайн одоо бүх юм гайгүй сайн машин босгоёгүй нэг 100 сая төгрөгөнд машин босдог. Тэгээ яг уралдаан нь бол одоо манай автомаструудын холбооч жилдээ нэг 10-аас 11 тэмцээн хийж байгаа. Энэ жил баг 12 тэмцээн хийх гэж байгаа ч үгүй. 69 бол тэгэхээр хамгийн сайн багш юм биш үү? Эн чинь өөрөө хүчгүй. Аха. Тийм үү? Хүчмуутай машин. Тэгээд явуулт мотортой биш гэсэн үг. Тийм жижиг мотортой. Дээрээс нь нөгөө хатуу буюу одоо Дакарын нөгөө нэг одоо SU англи машинтай ойролцоо амарж ийн явуулттай байхгүй. Нунтай машин чинь жоохон хатуу байна. Гэхдээ хурдтай явуулцмаа зөв. Гоё штэ. За тэгэхээр ах нар одоо нэлээ ажил ихтэй бужигнж байгаа бах. Тэгээд нэг тамирчинтай уулзаад яг юу болж байгаа талаар нь сонсч үзье гэж бодож байна. Арай нэг залуу тамирчин байна баха. Одоо олон байгаа шүү дээ. Энэ одоо Equire цэндэгээд одоо ер нь бол тамирчлаг бид нэр оноогоод хэрэггүй. Тийм үү өөрөө очиод 2 маань шууд заавал. Энэ гараа тамирчин байгаа шүү. Гараамч гараагүй юм байна. эхний уралдаанд ирж байгаа Анхны уралдаанд орж байгаа тэр хүнтэй уулзмаар байла. Сайн байна уу та? Таны анхны гарааг сонссон та сэтгэлдээ хэлээж идэх байх. Юу гэж бод. Одоо ямар ч машина бэлдээд маргааш одоо хийж гарах гад байж байна. Техник нь яаж ийн асуудал хэрвээ гайгүй юу? Ер нь асуудал гайгүй. Өнөө өрөө нойргоо олох чинь үгүй юу? Гайгүй. Тогтч л Ер нь байна. бол дажгүй шүү. Хэдэн хүний баг бүрэлдэхүүнтэй яаж ажиллаж байна? Одоо манай клубээс бол одоо яг нэг би ч одоо хамгийн сүүлийн шилгшүүн клуб дээлсэн. Тэгээ одоо бол дөрүүлээ ирцэл машин дээр юм хийгээл явж байна. Сандарж байна. Гайгүй. Яах дажгүй. Одоо тэгээд ямар ч ихний юм тэгэл гараад үзэндээ гээл. Одоо ийм төрлийн машинаар уралддаг хүмүүс бэлтгэлээ яаж хангаж гин? Хэд хоногийн хугацаанд хангав? Маргаашийн тэмцээнд Би ч одоо машин аваад яг сар болж байна. Одоо тэгээд сарын дотор ер нь машин аваа сар болж байгаа юм байна. Тэгээд бэлтгэл одоо машиныхаа юмнуудыг хийгээл одоо ер нь гэртээ хараагүй нэлээд хэд хоног л одоо гараж дээр өнчлөө тэгээд одоо ер нь бол машинаа гэртээ хараагүй соол гэж бодож байна да. За заахаа маргаашийн тэмцээнд амжилт төсөө тэгээд хүлэг нь хурдан байгаах. За баярлалаа. Сайн байна уу багаахаа. Тэгэхээр та маргаашийн 3 сарын 1-ний тэмцээнд ямар байдлаар оролцох гэж байна? Техник яаж байна? Би юу яаж байна? 3 сарын 1-ний тэмцээнд ер нь бол 2 машин бэлдэж байна. Өөрийнхөө машиныг аавынхаа машинтай бэлдэж байна. За. Миний машин болохоор энэ 47% дугаартай. Сая шинээр босгосон машин байна. Хойш тэмцээн дээр сайн хараад аваарай 47 дугаартай машиныг. Энэ болохоор миний аавын машин. Энийг 2 машинаар бэлдээл ер нь бол ажил дууссан гэж үзэж байна да. Хизээнээс хойш ер нь энэ спорттой холбогдвоо тий. Тэгээ энэ спорт би чи 2015 оны дундуур 16 хавцаа орсон. 2015 оноос. Яг бүрэн орсон нь л тий. Ер нь бол 15 онд бол би дүрхүүр хайшаа иргэдгийг мэдэхгүй. Яг лац шиг юм байна. Дүрхүүр 900 ийшээ иргэд юм уу, ийшээ иргэд юм уу тэрийг мэддэггүй байла. Тэгээд шууд тэгсэн байна тий. Шууд механик машин механик машин ундаг байсан л та. Манай өвөө Монгол сан гавьт төвшүүлсэн. Өвөө минь надад машин унтахыг зааж өгсөн. Тэгэл механик машин унж эхлээл шууд механик машины өрүүлдээр энэ механик өрүүлдээр суугаад түлхүүр нь хаашаа ирэхийг мэдэхгүй гар тэгэл 90-ныхоо зүг бурууг мэдэхгүй гар байсан да. Тэгээ одоо бол мэдээж 10 жилийн туршлага байна. Хуримтлаг туршлага хөрөнгөлүүлж 15 оноос хойш тий. Ер нь тэгээд ингээд нэг машин хэдэн төгрөг өгч байна. Таны машин чинь хэдэн төгрөг өгч байна. За тэрийг хэлж болох уу? Болох юм ч болно. Гэхдээ яг өртөг бол өндөр энэ спорт. Өндөр харин өндөр гэдэг. Мэдээж энэ чи техник юм чи эвдэрнэ тий. Сайжруулалт хийн. Тэний машин ер нь бол за одоо ингээд бүх хоног төхөөрөмж одоо нөгөө ингээл юмнуудыг аваад одоо амаржин гэхэд юм чинь кийг тавьсан байх жишээ нь. Харин тий амар suspensionтэй байна гэдэг. Тий. Юу бид нар апдейтиг бол бүр амар сайн хийсэн байгаа. Бид нар бол анх нэг 10 машин гаргахад нэг 5 нэвтрээд ч юм уу 6 нэвтрээд ч юм уу нэг 4-5 машин барианд ордог гэсэн бол одоо хөл бүтэн 95 машин бэлдээд гарч байна. 95-аас нөгөө чансаагаараа хасагдсан үгдээс биш хэр барахтаа нэвтрэл нь багассан.
За баярлалаа. Маргаашийн тэмцээнд амжилт хүсье. Бүлэг нь хурдан байг. Та өөрийгөө танилцуулахгүй яхаа. Намайг Цэрэндааг Эрдэнэт гэдэг 22 дахь жилдээ механикч. Та одоо яг ямар үед одоо энэ зүйлээс яг аз жаргалыг мэдэрдэг вэ яг? Одоо мэдээж хамгийн ажиллаа сайн хийсэн байна гэдэг бол түрүү байр авах. Ер нь бол тэгээд уралдааны машин гэдэг чинь болохоор яг тэмцээн бүрэн гүйц дуусч байж бэлэн болсон байна гэж мэддэг байхгүй юу? Яг тэрнээс өмнө одоо машин бэлэн болчлоо гэдэг тайвшрах юм боломж байхгүй. Тэгвэл хамгийн дургүй нөхцөл байдал юу вэ яг тэмцээний үеэр? Тэмцээний үеэр нэг станаг хөгийн нэг аар сарханаас эвдэрдэн штэ. Энийг нэг игчихгүй яавдаа гэсэн ч юм уу. Нэг бол нэг янзлсан юм ингээд тэмцээний голоор дахиад янзлах дахиад эвдэрч жишээ нь 2005 онд л зигзаг мастер кросс төр нэг Сисмирмен дээр нэг 13 шайв тавьснаас болж 2 удаа ирмэн ултраад пилтчихсэн. Тэрэн дээр яг Стресс нөх. Стресс цаашаа. Өдөөс гаргаж байгаа шар хөдөлдөг ч юм уу. Одоо ихэд миний мэдж байгаагаар бол ихэд 1000 cc энтер гээл одоогийн моторын тэр юу байгаа шүү дээ хүч байгаа шүү дээ. Энэ одоо хэд мотортой машин гэсэн юу өөрөө? Чи үйлдвэрээс олж ичэх юм баггүй. Харин тийм гэсэн дээ. Тэн дээр өдрөгөө хуваарлах гол юмнууд түүнээс Porsche-ийн диаметр дахир уулын явалт бол яг хэвээрээ. Мэдээж тоногийн юмнууд тавихаар бол cc юмнууд нэмэгдэж л байгаа. Гэтэ энэ үйлдвэрээс 75 мөр хүчтэй 2400 cc кубсаж метр гэдэг. За маргаашийн тэмцээнд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд өглөөний 9 цаг болж байна. Би та бүхнийг Монгол цолсны нэгэн эрхэм Чилитэй уулзуулж байна. Чилитэй хамт явах бодлоо. Сайхан өвчж гинөө. За ингээд минь тусч байхгүй камер гаргаад ирт юм байна. За машины уралдаанд явцгаая. Энэ дэр зогсож мөнгө хүч ирэх бидэл зориг ухаан хаалга тогшиж гисэн ч унахгүй бити мохгүй олон дэлхийн хайр олон их хайр зөвхөн зөв юмруу дээр Нарамандах зүгээс ирдэг миний хайфи санаа Сарнан дэлбэтэй нудрах зангидсан хайрын шанаа Учир нь гэр бүл найз нөхөд нь хайртай чандаа Тиймээс үзэл бодол мөрөөдөлтөө байнг шандаад Баясаа талхаж байхад амьдрал чамд хайр Гэрэлцэн харц бэлэглэн тэр хүртэл жоохон тисээрээ Тэгээд аз жаргалынхаа зүг дүнхэн нисээрээ we gon' wild богино насны За Чилитэй хоёр явж исэн уралдаан болох талбайдаар ирсэн байна. Тэгээд ямар ч хамаагүй хүмүүсээс гараанд гарах гэж байгаа сэтгэлийг хамтдаа сонсцгоё. Чили чамд ямар санагдаж байна энд ирсэн чинь? Бүгд ийм уралдаа үзчихсэн анда. Гүү. Тэгээ мань бол жоо шоконд орчлоо. Гэтэ бас огшчлоо. Олон моторын дуу сонсохоор бас яалчгүй бас Одоо юу ч ихлээгүй шүү дээ. юу ч хэлээгүй байна. Би бол ийм олон хүмүүс байдаг гэж бол бодож байгаагүй юм байна уу? Одоо наадхаа ардаа байна. Яа хаантар юм уу? Юу юм бэ? Яамны үзчих Энэ те. бол бүр саак. Алдсан те. Мань бол иймтэй болмоор л. Энэ бол яа гоё юм. Манайс бас машин чинь ячааг унд юм байна уу гэж. Машиныг ундгүй юм байна те манайс. Манайс яа машиныг одоо илдэм үү? Моторын цэмбэ юм те. Тэр араа ой. Пүү тэр уртлын цагаан бүр тасархаа ш. Гэтэ тэр цэнхэр шаа яа тэр цэнхэр. Оо ингээ эхэлчихэж байгаа юм шууд. За 41 дугаартай Дэмэрчин Вау. Гайхалтай.
Яаж энэ эргэлтэн дээр яаж зам амаа хараад эргэлт байгаа хөөх шүү байна нь ойлгохгүй байна. За тэгээд юу юм бэ? Монгол улс сайхан өргөн уудам дэлгэр нутагтай болохоор одоо Азийн Таиланд, Малайнд ч гэдэг юм уу те энэ улсуудын хажууд манайх бол ийм бартаад зам элстэй, цөлтэй, уултай, устай, намагтай, шавартай болохоор Юу л бай талбай л. энэ спорт бол хөгжих маш боломжтой юм байна. Тэгэд энэ нэг угаасаа хөгжүүлэх гэж байгаа ийм олон хүмүүс дэмждэг, сонирхож байгаа. Тэгэд энийг бол мэддгүй юм байна бид нар. Энийг бол Үнэхээр том community байна те энэ бол. энэ бол яг морьтой адилхан. Одоо минийхаар бол морьтой л адилхан юм чинь маш их хүчээл зүтгэлтэй энэ чинь бүтэн жилийн хөдөлмөр явж байгаа шүү дээ тий. Машинаа сайжруулна, бэлтгэлээ, бэртэл гэмтэл ч юм уу олон юм болно. Тэгээд Манусын бодож байгаагаас хамаагүй том community байна. Тэгээ гой хөгжиж байгаа юм байна. Тэгээ сонирхмоор юм байна. Одоо яг ирж дээ та одоо эргүүлээ харуулвал яа. Тэр ихний ахыг тасрах юм болов гэсэн чинь бас тасрахгүй юм байна. Тасраадгүй юм байна. Тэгээ араас нь барих гээд шин. Тэр авда амар хөнгөртэй Игдэг гэж байгаа байхгүй байна. 69 дээр уралдаж байсан хүн одоо ингээд өөр офроуд чиглэлийн уралдаан руу орохоор чадвар нь илүү өндөр бүр ингээд ийм самбаачлах хугацаа жолоодлын тал дээр бүр амар болчихдог гэсэн. Тэгээ бүр илүү амар соц техник болохоор илүү скил шаарддаг л ахaltaа тий. Одоо орчин үеийн машинууд бол скилтэй ордог гэсэн. тий орчин үеийн машинууд бол канап моноп ч юм уу тохиргоо тий зөндөө юм байгаа шүү. 69 бол яг механик оргороо тий. Мөн үү? За өчигдөр таарсан балаа ах маань анхныхаа гараад гарах чи сэтгэлээр байна хаа. За тайван байна. Тайван. Сандарч байна ах гайгүй юу? Ичээс замаа хараад л Гараад загсаж гараад шүү. гарах гэж байна дээ. Тэгээ одоо 2 дугаар гараа гарах гэж. За үнэхээр амжилт хүсье. Ахтай өчигдөр бас яриа хийсэн байгаа. За баярлалаа. Амжилт хүсье. Яг арай. Антон цаад гэсэн. За сайн баха гараа одоо хизээ болох гэж таны гараа өнөөдөр Би 5 дугаар зоос сугалсан. 5 дугаар заа. Тий, одоо чинь тий, одоо нөгөө техник зөвлөгөөний хурал дээр суглагаа суглаа тэгэл 600 тоогдчих. Энэ удаа чинь нөгөө 95 тамирчин орсон болохоор 600-д. Тэгэл манай хөдөө машинууд одоо ингээл бүгд байж байгаа. Бүгд ингээд Хамгийн өрөө дээр тийм нь манай аваргууд клубын машинууд. энэ байж байна. аваргууд клубээс ахаад тэгвэл өнөөдөр хэдэн машин оролцсон? 13 гэсэн. 13 4 машин орж байгаа. Зөвхөн манай клубээс. Аваргууд клубын зөвхөн аваргууд клубын. тэг аваргууд клубын ахаа юу түүх гэх юм уу хэдэн жил болж байгаа вэ? Өнчирээс бол одоо 2004 онд Анхны 3 онд манай ганц хөх маань анх уралдаж эхэлсэн. За тэгээд 4 онд над машина бэлгэлсэн. За. Тэгээд өмнө нөгөө баг клуб гэж байхгүй. Одоо юу гэдэг юм тий ингээл одоо манайх нэг тэгж одоо олон сүмжийн намаас Жанцгийн төр мөнхийг манай ганаах уралдаанд оруулаад 66-гийн одоо Даштаваа авраг гэж байгаа энэ хүнийг оруулаад тэгээ ганаах би за тэгэл хишиг баяр гээл тэгмүүдээ барууныхан гэж ярьдаг гэсэн нөгөө зүг чиг нь хотын баруун талд ч та манайх ч тэгээ сонсголонд Тэнгуучуд. Бас east side west side. Хипхоп юм байна шүү дээ. тэгээ барууныхан гээ тэгээ барууныхан буюу ганцгийн гал гэж ярьдаг гэсэн байхгүй. Ганцгийн галынхан гэж явдаг байж байгаа. Тэгээ тамирч маань олон болоо. Тэгээ холбоо маань яг юу нэгэн тал одоо эн чинь баг клуб заавал байх хэрэгтэй юм байна.
Гэт клуб систем хаваасан. 68 дугаартай машин таних гэж ойлгож байна. Тэ одоо миний машин энэ штэ нэрэ. За 5 дугаар зоон сугалсан гэж юм л да. Тэгэхээр 5 уралдааны дараа таних гэсэн үг юм. 4 уралдааны дараа би 5 дахь гараа. Та гэсэн үг юм байна те. За таныг заавал бичнэ 68 дугаартай. гараа гарч штэ. 2 яа Одоо удахгүй бол гарч ийн. Яг одоо тэр гарч. хүлээж агаад бичнэ ахыг. Нэг уралдаа ер нь ойролцоогоор хэдэн минут явагддаг вэ? За 20 орчим. Одоо энэ дэр 16 машин гарч байна. 5 тойрог те. 5 тойрог. 5 тойрог. Аюу товчгоо тодорхой гяс ур чадвараа харуулаад явчихсан. Тий. Ер нь. Хагас шигшээ дээр болохоор 7 тойрог. Аа. Финалийн гараа 9 тойрог. Энэ Одоо бол эндээс- урдсгаад байгаа юм биш үү? Тий, зам нь холдоод байгаа гэсэн үг. Одоо эндээс 16 машин гарч байгаа гэхээр 17 машинаас 8-ыг авна. 8 нь одоо нэгдүгээр хагас шишээр орох хэрэг болж авна. Тэнгүүд нөгөө 9, 10, 11-ийн машинууд нь дагах гараагаа юу нөгөө тэр өчтөнд ганах нэг ярьжсэн да тий тэрэн лөө ороод тэр дагах гараанаас одоо 600-ны дагах гараанаас 12 машин аваа. Тэр 12 машинаас 6-гийн 1, 2, 3 дугаар хагас шишээ рүү оруулдаг 2 Аа, нөө бүх жуудаа муудаа шиг дагаад байгаа юм биш тий, дагаад үү? Доороос буцаж орж ирэх боломжтой. тий боломжтой. Тэгэнгүүтээ хагас шигшээдээ нийт 24 машин гарна. Аа, 16 биш бүр 24 га. Тий, нэг чинь 1 2 дугаар зооны 8 гэхээр 16 болоод нийлүүлээд 1 2 3 дугаар зооных гэдэг ингээд хамаад явангууд чинь 24 маш. 24 биш. Ийм юм байна. Энд чинь 400 дугаар 24 байсан чинь 16 18 машин гарна. Хагас шигшээдээ. Тэгээ хагас шигээс 18 машин гарангууд 9-ийн бариад авна. Финалд орох авна 9. Тэгээ нөгөө 3 хагас шигшээс 9 гээд финалд нийт 27 машин гараад байна. Финалд бол 27 машин зэрэг гарах юм уу? Зэрэг гарна. Ийм цуваа байрлаа. Аа, цовж гард юм уу? Тэг ин одоо 1 2 3-ууд чинь бас 1 4-гнээ зогсон шүү дээ. Аа, 3 4 5 6-нууд чи 2 дугаар игнээ буюу жоох ухар зогсон. Тэгээ ингээ цуваа байрлаа 4 игнээ гаргаад тэгэл финалийн гараа алалсан да гэж. Инхэн Таны хувьд одоо ингэ том өрсөлдөгч гэж байдгүй тэр хүнийхээ нэрийг хэлж болох. Тэгээ ер нь бол одоо энэ Бүх тамирчтай л том өрсөлдөгч нэ. бүгд ер нь бол сайн. Яг хөө тэрэн дотор мэдээж яг нөгөө яг өнөө цаг үед нөгөө өрсөлдөгч гэж байгаа шүү дээ. Цагийг эзэлсэн гэдэг чинь. Одоо тэгэл 36 ариун бод авраг байна, 35-ын улам өрнөх авраг, 50 өөрч одоо тэгэл 12 Бүгдээ нэр машиныхын дугаараар нэрчтэй юм байна те. Энэ хэд аврагууд чинь бас л яг өнөө цаг үед гарч ирж байгаа бас л босоо аврагууд байгаа шүү дээ. За ахыхаа тэгвэл уралдаанд нь амжилт төсөө удахгүй уулзъя. Удахгүй эргээ уулзъя хаа. Аа. Зэрэг мөр хүрхгүй юм байна өө. За тэрэн дээр техник асуудал гарсан. Нэгт орцсон явж байна уу? Үгүй аа. Энэ 5 6 дээр явж явах шиг шнах. Одоо тэнд гараандаа гарахад бэлэн болоод зогсож байна. Хэдүүлээ уралдааны үзэсгээ тэгээд ямар үр дүн гарахыг хамтдаа харцгаая гэж бодож байна. 5 гарааны одоо 5 дахь гараа шүү дээ тий. Одоо дахиад 5хан гараа тэгээд энэ тэмцээн маань ингээд дууслаа. Ерөнтэй чулаакандаа л байд юм да. Чулаа. Ерөн тэгээд дахиргол Борсук хоёр нь тэгээд гайгүй бах тэгээд гайгүй дээ. Гайгүй. Чулаак нь жоохон гулцаацсан юм уу гэдэг. Жаахан гулцаачихаар бас баруун талраа өрөөлөнд булаагаад идэгсэ. Манай машинууд маань ерөөсө Борсукныхаа тоолгойг цэвэрлээг байна. Баяжаад байна.
бас гайгүй оролцож байна манай тамирчид маань бас үе бодвол тэгж жилийн бодвол нэлийн төвшөө гэсэн байна. тий бас тамирчид маань залуужж байна тий. Хүмүүсийн техник бас сайжирж байна. Миний үеэс өөр болжээ. Спонсорч авахгүй эхнэр нэг хитэн цайтай нэг 20 дуушуур 40 битантай ч гэдэг 20 битантай нэг хуушуур авчирна тэгэл Та хүрээ дээрээс 69 аваад хөлөөр нь гардаг байлаа шүү дээ. За ингээ манай гомдорж ах маань тэргүүлж байна. Одоогийн байдлаар 68 дугаартай гомдорж ах маань тэргүүлж байна. Уралдаа эд дуудаа явж байна. за тэгээ огшдг юм байна. Үнээр огшдг юм байна. Гоё юм байна. Одоо ингээ машинууд маань яг ард явж байна. Азар биднээс ойрт чадлаа. За тэгээ За энэ бол одоо тойрог явж байна. Одоо 6 дугаар тойрог яваад ингээд зооны уралдаанууд нь дуусах юм байлээ. За тэгээ хагас шигшээ уралдаанууд эхэлнэ. Тэгээ одоо хэдүүлээ ахыгаа гоё тойргоо дуусангууд нь очиод гоё ярилцлага авъя. Гоё цэвэрхэн байсан машин ямар болдгийг бас очиж харъя тий. Гомдорж ахыгаа яахыг ер нь харцгаа хэдүүлээ тий. Бэйбэй. За тэгээ ингэж өнгөрд юм биш үү? Сахаа орж ирснээр дрифтж өгсөж шүү юу? Хурхи хазаг гიშгэн зоо чатаг хатсан машин зоо бүсээ зоо замаас гартал хашин зууртаа тайлын чиний үхсэн зураг хошин но чамиг гिचин бас асуухад таалах тогшин чадах хэмсэг татагаад чадах мөргөн писта огч чадахгүй шүү бака чамаа шалтан мафака Дооно тийч явааш. Ах зүр тэгсэн бай тий. Үгүй шүү гэж шүү дээ. Ямар баа. Араас дахиад өөрөөр хөлтөө байсан хүн тий. Хоёр. Бүгд камераараа ах нар байх болчихлоо шүү дээ. Айгу хөөрхөн те. Зааж магаа те. Гомбо авраг маань ямар ч үсэн сая бүр хол тасархаа дрифтэлж үзүүлээд одоо ирцэн тэгээд бүх хүн шавцсан байж гин хэдүүлээ жоохон байж байгаа дахыг нэг зайтай болохоор нь ярилцлагаа үргэлжлүүлээд авъя. Тэг үнэхээр гоё юм байна уу? Манайхаа ирж үзэх хэвээр юм байна, сонирхох хэвээр юм байна. Машин дуртай тий. Эсвэл энэ бас нэг 90 үний спорт юм байна. Би бол ойлгож чинь шар ус босч чинь машин авнаад гიშгмээр санагдаа тий. За ах маань ирчихжээ. За аха. За баяр хүргэе аха. За баярлалаа. За сая дрифтлснээр бидэд бас гоё бичээд авцсан. Тэгээд саяны дрифтлийг та зайн хол байсан болохоор тэгж шоу тайм хийж гинөө. Яг хаан дэрвтлөө. Энэ тугны уртал Тугаа тойроод. Төчний уртал туг тойроод. Тэр чинь нөгөө торгуулийн туг төрж байгаа. Торгуулийн туг юм уу? Тий, би тэнд нөгөө эхний туган дээр туг сөргөө онгоцсон байна. Бидэд болохоор таныг бүр хол тасархаа болохоор Чи торгуул төрөө ирэх гэж байгаа байна. За. Одоо ингээд тэмцээний 5 дугаар гараа, одоо 6 дугаар гараа яваад тэгээ хагас шигшээ маань эхлэн тий. Тэгээд одоо нөгөө 1 2 дугаар зооны тамирчид чинь еврогоо орно. Одоо 6 дугаар гараа гараад нөгөө дах гарааг нэг ярьж ирсэн шүү дээ. Нөгөө 9 10 11-ээр орсон 6 зооны тамирчид гарна. 18 шин. Тийм ээ тий. Замын хувьд ахаа одоо ингээд эхлээд уралдах зам чи шинээрээ шахах байгаа тий. Тэгээд замын мэдээлэл ч юм уу өмнөхд танаа аврагууд клубын жолооч танд энэ дээр ийм байх шүү ингэдэг гэж хэлдэг байлгүй. Хэлсэн сая одоо манай Инко 2 85 Хөрөг Баатар гээл тий. Тэд нар заахаа ийм байх шүү.
Мик хоёр бол ахаа ер нь жоохон мөсдсөн байх шүү. Хамаагүй хайлуул хунгарлуу ороо зогтохоор шүү. Ер нь их гоё хайч игээл тугааш хаж ороороо гээл. Тэгээ манай багийн бол тэр урд ховл дээр зөвхөн онцсон байхгүй. Ахаа ховл бүр одоо яг тэр гэсэн үг. Одоо ингээл яг чанга гартаа тэнд тугны цааныг машин зогсчоод тэрний яг наа туган дээр айгүй юм хөндлөн замууд гардаг байхгүй. Тэн дээр багийн хөндлөн гусуулсан чинь нөгөө ховл зөвхөн онцсон. Ахаа тэрийг гараа цаана эргэлтээ хийхгүй болохгүй юм байлаа гэдэг. За. Одоо ингээ хаа явах тусам зам бүр л муухай болох уу? Тэгэл ер нь жоохон эвдрэн. Бүр л эвдрээд. Эвдрээл. За хаа амжилт тэгээд дараагийн хагас шгшээ дээр нь дахиад уулзъя. За. Сайн байна уу болдоотор хаа. Болдоотор Биш үү? Биш үү? Ой яа сорри билээ. За. Сайн байна уу хаа. Таяас яриах гэсэн тэмцээний сэтгэгдлийн талаар яриач та. За. Тэмцээн янзын гоё юм. Анх удаага автоспортын дүгэнд 95 тамирчин зэрэг орлоо. Тэгээд түүхэн гараа олж. Дээрээс нь зам их гоё юм. Одоо хуучны одоо баг 20 жил уралдсан тойрог биш. Шинээр тойрог зам хийж байгаа учраас бүх тамирчид бас айгүй гоо тийм чаленж болж байна. Ахаа эхний гараанда гарцсан уу те? Гарцсан. Нэгдүгээр гараанд гарсан. Ахаа хідээр орж ирсэн. Ямарсан хагас финал руу орцсон байна. Тийм. Одоо эхний хагас финал дээр гарна. За окей. Таны машин чи хаана байгаа юм бол таны машиныг үзэж болох уу? Энэ хувийн дугаараа өөрсдөө сонгох юм уу машиныхаа дугаарыг? Нөгөө юу ч тээ. Энэ амар гоё дугаар энэ дугаар маш их таалагч байна. Яг юм гоё дугаартай өөрсдөө сонгох юм баха. Анхнаасаа уралдаж байхдаа нөгөө уралдааны хувийн дугаар гэж тамирчин бол байгаа шүү дээ. Танд оногдсон энэ дугаар. Тэр юу надад оногдсон анхнаасаа л энэ багхгүй. Худалдаж авдаг байхгүй төлн мөнгө төлнө. Жилийн таксаа төлнө те. Тэгээ байлгадаг байхгүй. Өөр дээрээ байлгадаг. Энэ дугаар үнэхээр таалагч. Сайн байна уу та намайг бэлгүүтэй гэдэг. Аха тайс нэг хідэн яриа авах гэсэн. Би ингээд анзаарлаа л да ингээд 69-нүүд дундуур ингээд явж үзлээ ингээд ганц арай жоохон өөр юм онцлогтой царайтай машин таних байгаа байхгүй. Та ингээд машиныхаа талаар жоохон яриад өгөөч. Машин яг Jerry's-тэй яг ижлэх. Тэнглэг хоорондын зай. Тэгээд нөгөө нэг хаашаа урт богино гэж бүх юмнууд нь ижлэх. Ганцхан хөндийн төвөнд доошлуулах гээд намхан болгоцсон. Нумын доогуур нь оролцсон байхгүй. Нумын дээгүүр байдаг байхгүй. Тийм л ялгаа байгаа. Арай жоохон намхан юм шиг харагдаад байгаа байхгүй. Намхан. Тэгээд яг нумын дээгүүр байдаг байхгүй Jerry's чинь. Нумын сул тал гэж байгаа яа хаа. Яг нөө эргэлтнүүд дээр айгүй илүү сууж даваа талтай шүү дээ. Нөгөө онголтохгүй өндөр машин чинь онголох гэдэг хөндийн төвөнд доошлсон болохоор гоё эргэн л гэсэн үг. Эргэлтэн дээр тэгээд өөр юм байхгүй. Биднес ч нөгөө нэг тоон, жин, моторын магтаамж бүх юмнууд нь яг хоорондоо ижлэх машин байт шүү дээ. Энэ жил одоо 95 машин оролцож байна. Хамгийн их машинтай бас түүхэн гараа олж ийн гэж бодож байна. Тэгээд ахын сэтгэгдэл ямар байна? Тэмцээний сэтгэгдэл ямар байна? Яг манай найзын Батчин Транс гэдэг компани 10 жилийн болж байгаа. Тэгээд 10 жилийн дээр нь одоо түүхэнд байхгүй хамгийн их машин орсон тэмцээн боллоо. Яг гоо тэмцээн угаас өргөн дэлгэр гоё наадан болж байна. Одоо хүн амьтан ч гэсэн зөндөө ирсэн биш үү? Тэгээд одоо цаашдаа энэ нөгөө шагналын сан 100 сая төгрөгийн шагналтай. Ийм одоо 3 тэмцээн 20 жилийнхээ хойд автомаструудын холбоо зохион байгуулах чинь. Тэгээ одоо эхнийх нь бол энэ явж байгаа. 14 хоногийн дараа дахиад болно. Тэрний 14 хоногийн дараа дахиад тэмцээн болохоор автоспортоор хичээлэл гоё шүү дээ. Заавал уралд гэж байгаа юм биш гоё. Чи хөлс хүчээ гаргана. Тэгээд гоё машины техникийн мэдлэгтэй болно. Дээрээс нь хотод машин барихад самбаачлах хугацаа сайтай болно. Тэгээд давуу талууд энэ автоспорт гэдэг юм чинь хүнийг хөгжүүлдэг. Тэгээд одоо төлөвшүүлдэг гэх юм уу спорт чинь тий. Манай болдоотор гавь Монгол улсын гавьяа тамирчин Дакарын 2 удаагийн финишер мотоциклээ ийм тамирчин баг шүү. Master Cross-ыг хэдэн удаагийн аваргалаа таачаа. 39-тэй хамгийн өндөр рекордыг 39-тэй. Оноос автомаструудын холбоо байгуулагдсан манай холбоо. Тэгээ энэ холбоо байгуулагдсанаас хойш 2006 оноос хойш бол 39 төрүүлчихэд байгаа. Тий. Тэгээд тэрний өмнө одоо хамгийн анхны нөгөө Jerry's үүсэж өгснөөс хойш уралдаанд зохиосон бол 96 95 оноос хойш уралдсан шүү дээ. Би ч юм бол яг 18 нас хүрээд нөгөө үнэлгээ аваад 98 оноос хойш уралдаж эхлэхээс хойш бол яг нэг 80 төрөв мөрөтэй явж байгаа. Тэгээд яг Батүлэг гэдэг өмнө нь болохоор Батүлэг гэдэг газар
тэмцээн зохиодог байсан. Тэгээ одоо 6 оноос автоматсурдын холбоо гэдэг шинэ холбоо байгуулсан. Тэмцээн зохиосноос хойш гаргасан амжилтуудын үр дүн л баггүй гэж хэлж байсан тийм. За баярлалаа. Танд амжилт хүсье тий. Үлгэн хурдан байгээ. Үнэхээр супер хүнтэй уулзлаа шүү манайхаа. Борногоо бичиж. Чарайсаа хий хараад. Чамаас холли хобби надад жил олдохгүй бидэх чижээхгүй семифайнал эхэлж байна. Тэгээд манай 68 дугаартай тамирчин гомбо ахмад гарах бэлэн болсон байна. Болсон байна. Байж гараа. Гараа гарах бэлэн болсон байна. Семифайнал бэлэн болсон байна. Хагас финалыг. За хэлж гараа. 20 дугаарлаа. Го 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 го. Го го. Эхлэхгүй. Тэ эхлэх удахгүй. За. За жахмаа хэдээр гараад ирвэ. Заавчаас 3-аар шүү, 2-оор шүү, 3-аар шүү. Чи та. Шүү. Мэдгүй. Ойлгохгүй наа. Эллаа навчаа мэдгүй наа. Ах маань хайчваа. Юу ч ойлгохгүй болчлоо. Тэгтээ гоё. Ах маань хайчв. Ах маань ороод ирсэн. Ах маань ороод ирсэн. Ах маань энэ дээр явж байна. Ах маань энэ дээр явж байна. Ах маань тэр дээр явж шүү. Маань ой. Явъя. Тэ оруулж тавьж байна. Хайдаг. Яг л ингэж байгаа уугаад. Виксит За ингээд гомбо аваргынхаа 2 дугаар гарааны дараа очиж ярэ авцгаая. Одоо гомбо аварга маань финалынхаа шатанд шалгарсан байгаа. За тэгээд одоо нэг 30-40 минутын дараа финал эхлэхээр байна. Хэдүүлээ очие. За тэгээд
Яриа авч хідүүлээ дийлэх нү дийлэхгүй нү. Ахыг аварц олоод хідүүл. Эвтэйхэн. Гэнсэр авчихгүй. Жижиг. За. За хаа. Баяр үргээ яварц гараагаа дуусгачлаа. Сая тэгэд 2 дугаар тойрог дээр та 9 дээр явж исэн. Тэгээд дуусахад 7 тойргийн дараа 2 дугаар 2-оор орж ирсэн. Яагаад 9 дээр орсон бэ? Тэр талаараа. Эхний түгэн дээр. Түгжрэлд ороод. Тэгээ гандлын машин нүмж орж ирээ туг тулаад зогсоод. Улам мөр хавар маань нуур хөндлөлтөө тэгээд. За сүүл нилээ хаш орсон шүү. 2 дээр явж исэн улаан машиныг та нэг хальт хоорондоо мөргөлдөнгөө алдсан. Тий, тэр маань Бацорг маань миний шав юм байгаа шүү дээ. Шав маань тэнд байж хөндлөлтүүлээд урд хөндлөн зогсоо. Сайн авахаа гэдэг. 50 дүүгээ гэж явлаа шүү дээ. За одоо финал 30-40 минутын дараа юу тий? Тий, одоо финал 30 минутын дараа. 40 минутын дараа. 20 одоо шийдвэрлэх 27 машин. 27 машин. 95-ын одоо шилдэг 27 гээл. За. Ширүү хөлөрсөлдөө болж. Амжилт хүсье да. За. Баярлалаа. Тургон кофе дээрээс үргэлжилж байна. Энэ халуухан өдрийг Тургон кофе маань бүр гоё болгож өгнө. За, халуухан кофе маань элдэлтэй үлээ. Тургон кофе. За ингээ влогийн маань сүүлчийн хэсэг файнал маань эхлэж байна. Тэгээ манай гомбаах одоо энэ уртлын игнэний 3-т зогсож байна. Тэгээд одоо 27 машин уралдана. Сэтгэл хөөрж гин үү бэк? Хамгийн лагаасаа эхлээд жигсаа зогсож байгаа байлээ. Тэгээд эхний игнэнийхэн бол хамгийн эхний игнэнийх гэсэн үг ээ. За тэгээ одоо тэгэл уралдана. Одоо эхний игнэнийхэн лаг манай гомбоо авраг маань бол яа. За тэгээд өмнөх гараан дээр жоохон гараа алдсан. Тэгээ 2 дугаар тойрог тэгсэн гэсэн. Одоо бол урдаа байгаа юм чинь гараагаа манайх алдахгүй хаа. Одоо бол бус тамирчтайгаа гоё өрсөлдөх баха. Тэгээ ямар ч гэсэн гоё юм байна. Тэгээд маагаа ирж үзээрэй. Заавал бүтэн өдөр үзэхгүй ч гэсэн та асууж агаад яг финалийн уралдааныг нь бас ирж үзэх боломжтой байна шүү. За олон юм хуцаад яг уу. Дөрөв дугаар. Шаадаг л машин дээ. Сүүлийн дөрөв дээр нь дрон ороод орж байгааг нь бичихлээ. Хазаг гიშгэн зоо чатаг хаалцсан машин зоо үсээ зоо замаас гартал хашин зууртаа тайлын чиний үхсэн зураг хошин нот чамиг гитин басаас өгөхөд таалах тогшин чадах юмсыг татагаад чадах мөргөн тис дагагч чадахгүй шүү бака чарма шалтан мафака ута богу гатата барон зогу бишанда чат улаан бандата чантума армафта үсээ зоо миний хүү үхсээ чангал тавих чуу үсээ зоо миний хүү үсээ чангал тавих чуу үсээ зоо миний хүү үхсээ чангал тавих чуу үсээ зоо миний хүү үхсээ чангал тавих чуу motherfucking gama게 motherfucking not a day motherfucking үнэнгүй motherfucking үнэнгүй гамбахта хэлэхгүй
чигээ гитүүлвдэ их хүн борч төснөх зам минь нуур төвтэй минь нуур үзэгтэй бараас нуур дараа fucking shot шимабу амдзээ хадах усдах хүү 3% хүү 3 амны нэг нүр үсээ зүгэл амьд дүү амны хөрсөн юм хапу хөхөд өгч боохгүй аман гудрын болох хүч волтроо угсан болтол өгсөн байсан дээрдээ миний үгш буурай гүлэг бензин таслан буяа боли амын таслан үлдгээ амгаа дэмлэг таслан бензин дууслаа бүгд үсэр бензин та хөвчм нүсэр шалчих шааж байгаа шалны хэрэн дүүрэнэ сандарч орж ирэхэд чинь гिचээгээд нь зорлон баа сарчиндаа туцаараа шана open bow wow. Fucking with them bitches, hoes, sipping cola, sniffing cold, fresh money, different hoes, mixing liquor, smoke, bitches and bunnies, bitches and bunnies, they all greedy for money, mix a honey with honey, not too hard, digging didn't look hard, not last side, get the down, heading lost, not too hard, digging didn't look hard, soft low side, think you did it, something hard. За ингээд хаваа шагнал гардуулах тайзны өмнө ирсэн байна. Нилээ хүн байна. Энд юу болж байгааг та нар өөрсдөө харж байгаах. Тэгээ ямар ч үсэн хэдүүлээ тэмцээний ялагчтай очиж уулзцгаая гэж бодож байна. Олж чадвал. олж чадвал гол нь ахын дэвш. За. Яг ядарч өгдөө. Шууд ингээд зам бол үнэхээр кайфтай байлаа. Гоё байна. Аха. За тэгээд энэ дээрс олон мянган үзэгчтэй одоо фэнүүдээ баярлуулж энийг үржиж байгаа. Мянган үзэгчтэй баярлаа. Автоспортыг дэмждэг та нартай баярлаа. Миний араа албанд ажилладаг механикод. За мөн миний ивент тэтгэгчнэр. Өнөөдрийн тэмцээнийг хийсэн Батчин компанид маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай тэмцээн хэлээ. За 95 техникээс тэгээ төрүүлсэн үнэхээр мундаг байлаа. Гамбаа орохтой бүгдээрээ дахиад баяр хүргэе.